Монголын үндэсний олон нийтийн телевизийн гэрэлтэй цогц баярын тусгай дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр зочин хойморт маань Монголын дуу оруулахын нэрт жүжигчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэ арай минь төргий. Маш их баярлалаа. Бүгдийн ийм олуулангийг харах сайхан байна. Мэдээж мэрэгжлийн хүмүүсээс яг миний ганц асуулт санагдаад байдیں۔ Яг энд дуу ороосны дараа мэдрэмж нь ямар байдаг вэ гэсэн л асуултыг л асуумаар байна. Мийг эсгэлэх үү? Ямар хэцүү асуултнаас айгүй толгойж ороо тий. Юу штэ би сая ингээд бодож илаа нэрээ одоо жүжигчин хүн болгонд Холливуудын тэр одоо мундаг жүжигчинтэй энэ зэрэгцэж дуу оруулах одоо жүжиглэх тийм тохиолдол бол тэр болгон гарахгүй шүү дээ. Тайзны жүжигчид бол ингээд тайзан дээрээ тоглоод өнгөрдөг. Гэтэл бид нар өөрсдийнхөө шүтэн биширдэг тэр жүжигчдийн тоглолтын дайнд тоглохын төлөө хичээж ийн гэдэг нь өөрөө одоо юу гэдгийг маш том кайф байхгүй бидний хувьд бол. Тэгээд мэдээж яг хуу зарим нь хөрөхгүй байж болно. Тэгтэл тийм дүрд би тэгж дуу хийхдээ нэг тийм юм сурсан шүү гэдэг. Тэр сурж авсан юм л бидэрт хамгийн чухал байдаг. Жүжигчнийхээ хувьд. Оо яг тийм. Одоо чинь юу гэдэг Морган Фриман ч гэдэг юм уу, Брэд Питт ч гэдэг юм уу бидний одоо хүндэлдэг Анжелина Жоли гэл маш олон жүжигчид байгаа шүү. Тэр нөгөө мөрөөдлийн жүжигчдийнхээ мөрөөдлийн дүрд тоглосон тэр одоо толгоцсон байгаа мундаг дүрд дуу оруулна гэдэг нь өөрөө маш гоё ажил. Монголын орчуулгын кино гэдээ ярихлаар түүхэн мэдээж Монгол кино урлагтай холбогдчихж байгаа. За энэ жил бол Монгол кино урлаг өсөж өгцсөний 90 жил болж байна. За Монгол хүү кино уран бүтээл гарснаас өсвөлэл энэ дуу оруулалт. За тэгээ жүжигчний ажил яригдсан баг. Нэргүбаатар ахаасаа Монгол кино үйлдвэрт за хичнээн жил та дуу оруулав. За тэгээ цаашлаад үндэсний телевизэд ажиллаж исэн гэдэг. Ер нь орчуулгын киноны өөх түүхээс нь та биднээс яриулаа. Гэхдээ ер нь зүгээр л дээ. Монголчууд бол одоо орчуулгын кино гэдгийг 63 оноос эхэлж мэдсэн юм. За миний хувьд бол одоо 1978 оноос хойш энэ кино үйлдвэр орчуулгын кино гэд энэ одоо их том айлд одоо орж ажилласан одоо хүртэл ажиллаж байна. Тэгэхээр орчуулгын кино гэдэг болвол яагаад гэвэл энэ улс орон оршин тогтнож байгаа бол орчуулга заавал байх ёстой. Бүгд гадаад хэл мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо гадаадын орны ёс заншил, соёл, урлаг энийг Монголын ард түмэнд одоо таниулах хамгийн том үр дуу оруулна гэдэг чинь бол их сонин урлаг л да. Тэр бол нөгөө гадна хэлбэрээсээ гадна дотоод сэтгэлийн дуу хоолоогоор амьлуулж өгдөг. За одоо би хамгийн ойлгомжтойгоор танилцуулъя гэвэл нөгөө бурхныг шүншгэлээд авахар ам ордог гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө бидний чинь ажил бол шүншгэлж байгаа юм. Ягаад гэвэл нэг шалны алч ууршуултгай ингээл нэг юм яриад өвөл нөгөөдөгт нь дуу оруулчихаар нөгөө ам оруулцдаг. Нэг цаг дуграал байх чинь нэг цагт нэг дуу тэр ам орчдөг. Тэгэхээр ам оруулна гэдэг маань бол бурхны хэлээр бол шүншгэлч гэж байгаа нэ. Тэгэхээр бид бүхэн бол Монголын ард түмэнд шүншгэлдэг бол судаал гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын кинонд урлаг 63 оноос хойш энэ түүхэн их хугацаанд одоо олон одоо гавьяатууд ардын одоо жүжигчд байсан. Тэр бүгдээсээ бид нэр ингээд суралцаж хойт үе маань одоо энэ залуучууд сууж байна. Энэ хоёр маань байж байна. Бид нар чинь зах зээлийн үед чинь энэ хоёр маань хурч ирж дуугаа хийчихэл дор нь мөнгөний 9,000 төгрөг аваад явдаг бай. Тэгтээ бол бид нар мөнгөндөө гол биш зүрх сэтгэлээсээ ингэж хийж байсан. Энэ хүүхдийн дуунд бүр нүгэлтэд мэрэгчсэн. Бүр тийм юм байгаа. За энэч имээ дугарлуу яа. За дуурсан бахаа дуурсан. Ер нь бол олон талаар ховирно. Хамтрагч Coca-Cola үслийн шинжин. Хамгийн гол учир нь тэр үед чи яг бид нар Монгол телевиз гэж байлаа ч манай үндэсний олон нийтийн телевиз тэр чи их гоё цаг үе байсан юм а. Тэр ямар цаг үе байсан бэ гэхээр яг нөгөө кино үйлдвэр дээр жинхэнэ яг бий болчихсон арга барил, ур чадварын тэр бүх сургууль, тэр араам бүх суурь нь ингээд манай үндэсний олон нийтийн одоо телевиз дээр ирсэн байхгүй юу. Тэгээд яг 90-ад оны үед ирэнгүүтээ бид нар анх дуу оруулж байхдаа бол яг энэ дагаж унших гэдэг маань арай
одоо эхлэегүй гэдэг юм уу те. Эхний нэг хэдэн кинонд бол баг л яг 100% тоглолттой уйлвал адилхан уйлал бүр нулимсаа гаргаж уйлал те. Инээвэл зүгээртөө байдгаар инээгээл одоо ч дагаж уншихад бол тэхгүй штэ. Ерөнхийдөө нийт одоо тоглолтын тухайн жүжигчний дотоод сэтгэлийн төлөв байдлыг нэг 70-80% таа тэгтээ үнэн дөхүүлж байгаа байхгүй юу? Ам барих чинь өөр. Гэтэл энэ муутцсан юм үйл бас үгүй. Энэ ерөөсөө телевизийн бүтээл болж хувирсан, өөрийн гэсэн өнгө төрхтэй болж хувирсан энэ одоо ам барих урлаг. Ам барих урлагаас авахын аваад цаашаа арай өөр болж хөгжсөн байхгүй юу. Тэгэхээр энэ ерөөсөө шинэ өнгө төрхтэйгөр одоо энэ телевиз гэж нийлмэл урлагт хөгжсөн тэр гоё он цагт яг бид нар ажиллаж таарсан. Яг жүжигчид маш сайхан жүжигчид ирж исэн. Тэрнээс гадна манай одоо энэ салбарт чинь мундаг орчуулагч нар байна, редакторууд байна, дууны техникчид, дууны найруулагч нар. Энэ бол маш олон хүний хөдөлмөр. Яг харагдаад байгаа нь ингээд жүжигчид бид нар ер нь дуу хоолой сонсогдоод тэгээд харьцангуй бас өөр ажиллаарч гэдэг юм уу. Олонний танил болохоор бид нарыг ингээд таниад байдаг болохоос биш бидний арт чинь бүхэл бүтэн баг ажиллаж идэг. Тэр оюун-эгчийн хувьд одоо магадгүй анх биднэрт бол илүү сартай зунаараа илүү танигдсан гэсэн гарч ирсэн. Яаж авч та орчуулгын кинороо манай мэрэгчлийн хүмүүсийн уран бүтээлчтэй хувьд бол ер нь их азтай, хувьтай хүмүүс гэж боддог. Яг тэгвэл хүн чинь нөгөө нэг хийж байгаа ажилласаа кайф аавна гэдэг нэг юм яриад идэг шүү дээ. Энийг бол бид нар бүрэн дүүрэн авдаг байхгүй юу? Бид нар амьдралын янз бүрийн ажил төрлийн янз бүрийн асуудал бэрхшээл хүний л амьдрал шүү дээ. Тэгэл ирэхэд нөгөө дуртай юм оруулахын хийхдээ тэр мундаг жүжигчдийн одоо бид нар бол тэр лаг жүжигчдтэй чи одоо хамтраад тоглох тийм боломж нөхцөл байхгүй гэтэл хамтраад тоглолцсон юм шиг өөрөөр нь дамжуулж тэр гоё мэдрэмжүүдийг авчина гэдэг чинь бид нар бас их би бол хувьдаа их азтай байна гэж боддог аахгүй юу. За тэгэд хүүхэд залуучуудын театр гэж байхад анх тэнд 1987 онд жүжигчнэр ороод тэгж жагаад би кино үйлдвэрт одоо 91 онд тэгсэн 91 оны хавцаа дөнгөж кино үйлдвэрт яг ам барих гэж очиод дөнгөж тэр нөгөө кино үйлдвэрийн орчуулгын киноны хамт олон руу дөнгөж ороод байж исэн чинь нөгөө 2 дугаар тогтоол нөгөө янз бүрийн болоод тэгээд кино үйлдвэр чинь ингээ бутарсан шүү дээ. Харамсалтай. Тэгэл тэндээс одоо эхэлсэндээ тэгээд яг манай мэрэгчлийн хувьд би тэгж бодоод идэв. Одоо манай орчуулгын киноны мэрэгчлийн хувьд чинь бид нарт нэг онол гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн одоо жүжигчний мэрэгчлийг сургуульд нь сураад эхлээд онлайн үзээд явдаг шүү дээ. Тэгэхээр манай мэрэгчлийн хувьд онол гэж юусаа байхгүй. Тэгээ энэ яагаад ингээ өдийг хүртэл энэ ингээд ийм сайхан хөгжилтэй явцсан юм бэ гэхээр би бодохдоо энэ манай ахмадууд Монгол кино үйлдвэрт анх байсан нөгөө жүжиг ангийн ахмадуудаас эхлээд суур нь маш гоё тавигдсан. Тэгэхээр ч нөгөө аливаа юмны суур маш гоё тавигдаад ирэхээр аяндаа бид нар чинь тэндгээ бид нарт номын заагаад хичээлийн заахгүй ч гэсэн бид гарцаагүй нөгөө урдах нөгөө мундаг жүжигчдээс ингээд хараад суралцаад за тэрнээс доошоо байх юм бол одоо ингэх юм бол болохгүй гэдэг юм хариуцлага уран бүтээлч хүний хувьд тавигдчихж байгаа байхгүй. Тэгэл ингээл үе дамжиж ирсээр бид нарт ингээ өвлөгдөж ирсээр өнөөдрийг хүртэл ингээд бид нэг тэрийг нэг алдчихгүй юмсан гэсэн нэг амхандаа л одоо чадлаараа хичээгээд хэлэхэд байна шүү дээ. За дарааных ч бай, кино жүжигчин ч бай. Нэг 10-аад дөр, нэг 20-аад дөр бас их сайхан бүтэж л дээ. Тэд нар бол одоо бүх үе сэтгэлээрээ эднэр маань бол одоо хэдэн мянган дүрийг хүний сэтгэлд ортол чихэнд нь сонсголтой болтол тэр чи ягаад бол одоо сая тэр Холливуудын жүжигч тэр Даниэл дуу хоолой дотоод сэтгэлийг гаргахгүй бол хүрхгүй шүү дээ. Тэгэхээр эднэр маань маш олон дүр бүтээж байгаа болсон ч би энийг бол бүр бардам хэлнэ. Яагаад гэвэл ямар ч дүр хуваарлсан одоо төрөө мөрөө сараа эднэр ч ингээд хуваарлна шүү дээ. Яг л тэр дүрээ бүр сэтгэлээс өнгө тоон ингэж хилдэг болохоор эднэр маань шүүшгчэнгүү чөө. Ам барин гэдэг бол өстой нөгөө амьсгаа таан, уйлал таан бүр жоохон бүдэрж унж байгаа авиатаа ингэж хийдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь киногоо одоо бас заримдаа үзэн. Тэгтээ яг одоо голрол одоо даваад ирэхлээр зэрэгшин энэ хүн ямар хүн бэ? Инээдмийн хүн юм уу? Төрийн их том хүн юм уу? Мафийн захирал юм уу? Бас нэг барьж явах нэг шугам байна да. Тэрийг авчхаад
За тэгэл үзэн тий одоо үзэн л гэхээс биш яг уу одоо ингээд хичээл заалтай биш. Надаа ингэ санагдав. Манай орчуулгын киноныхын ер нь баг үзээгүй кино гэж байдаггүй баха. Зарим мартсан байдгүй зихнээс нь. Одоо мартан ерөөсөө та тэгээд одоо намайг ямарсан дэ инхүү та тэр нэг киноныхаа хэсгээс үзүүлдэг. Гүт байхгүй шүү дээ. Юу хийсэн гэдгийг л тэр киноч байхгүй болчих юм чи ерөөс тэгээ ямарсан дэ нэг амаа аргалахын тулд нөхөр Монголыг хөр үзсэн шүү гэж угаад аргалдаг байсан байна. Тэгж нэг юм арга түүнээс яг тэр тухайн үед л бол чухам дуу хоолой гарахаа өөрөө л сонгоно шүү дээ. За тэгээд Эрдэнэбаярын хувьд бол одоо жүжигчин мэрэгчлээс бас одоо дуу оруулах одоо энэ давхар дийлийг бас сонгож хизээн сонгож одоо хамгийн ихний дүр нь ямар дүр байваа. За энэ ийм учиртай юм а гэж. 2003 онд соёл урлагийн их сургуулийг урлагийн гай утсатгалын Сумьягийн сугар гэж хүний удирдлаганд төгссөн. За тэгэхэд Дамсрынгийн их баяр гэж манай ангид байсан. За ерөөсөө тий инха нэгдүгээр курст багт л дуу оруулж эхэлсэн байхгүй. Тэгэд манай ангийн байж тий тал хувийн дандаа дуу оруулагч байдаг. Эрэгтэй эмэгтэй ер нь хэлсэн бүгд. Тий. Тэр чин тэр Дамсрынгийн их баяраас холбоотой байхгүй. Тухайн үед нөгөө нэг инка гараад л нэг 3 марл од үлөө гараад тэгэл инкагийн хоолойг сонсоол. Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ ингээд ерөөсөө дуу оруулагч гэдэг чинь ийм гоё мэрэгжил юм уу гэж анх тэгж инх хоёроос харж мэдэрч ирсэн байхгүй. Тэгээ тэр утгаараа манай анги төгсөхдөө магадгүй UBS телевиз дээр очиж дадлага хийж ирсэн. Тэгэл тэндээс эхлээл инх хоёрыг анх 1-р курст ороод тэр нэг 3 марл од билүү кино гараал ингэж яхад л энэ дуу оруулагч гэдэг чинь үнэхээр гоё мэрэгжил юм байна. Би тохирдог болов үгүй болов гэл тэгэл инх хоёртайгаа уулзаад яриад ер нь яах вэ гэл ингээл амьдаа асуугаал сонирхол. Тэгээд UBS телевизэд дуу оруулсан чинь UBS телевиз үндэсний телевиз хоёр чинь хоорондоо нэг юм сараалчин төмрөөрөл Тэ нэг төмөр хашаатай язгаарлагдсан байдаг шүү дээ. Тий. Тэнгүүд үндэсний телевизээс ахмадууд ирж уншдаг. Одоо ЭБ ах, Нэргүү ах, Дарма ах, Цимплмаа ах ч тэр ингээд ирж уншдаг байсан. Тэгээ бид нар ингээд дадлага хийж яхад ахмадууд ингээд орж ирээл уншаал ингээд яхад хажууд нь суугаал ингээд хараал сонсоол энэ нэрээ үнэхээр л гоё мэрэгжил юм байна гэж анх дурлж ирсэн. Тэгээ би өөрөө энэ тэгээд хэсэг ингээд ахмадууд ирж дуу оруулж байгаа нь ингээд шин дуу оруулагчид аваад нөгөө ахмадууд холдоод явчихгүй юу. Тэнгүүд би эргээд нөгөө энэ ахмадуудын дэргэдэл юм сурах хэвээр тий. Ерөөсөө л үндэсний телевизэд л орох хэрэгтэй гэдэг тийм бодол надад ингээд суудсан байсан. Тэгээ би 2003 онд Солонгос руу яваад нэг хэдэн жил ажиллаж байгаад эргээд 2007 онд эргэж ирээд бажгаа ихчийг орчуулгын найруулагч хийж яхаа шалгуулж ирсэн. Инх хоёрыг орчуулгын найруулагч хийж яхаа шалгуулж ирсэн. Бат түшгийг орчуулгын найруулагч хийж яхаа шалгуулж ирсэн. Тий. Бүр дээр үе юм. Тий орчуулгын найруулагч ингээд солигдох тоолонд би очиод байдаг. За энэ хүн дээр очиж шалгуулъя гэл. Тэгэл нэг киноныхаа завсраар ингээл дуурдаг тэгэхээр за минь хөө эргээд яриамэд үү гэл тэгт. Тэгэл болоогүй. Тэгтээ би яг нөгөө нэг UBS телевизтэй бол дуу оруулагчаа хийгээл байгаа. Тэндээ сураад л байгаа. Тэгтэл би үндэсний телевиз гэдэг энэ их айлын кино албанд тэр ахмад жүжигчдийн дорл тэр яг нөгөө нэг одоо юу гэдгийг үндэс суураа тавиулах гэдэг шүү дээ. Дуу оруулагчийн. Тэднээс л юм сурах юм бол би одоо ирээдүйтэй дуу оруулагч болно гэсэн ийм зорилготойгоор тэгээд азуулж одоо 2009 онд үндэсний телевизийн кино албанд одоо орох цавшаа арай хийжтэй. Тэр үед яг орчуулгын найруулагч байгаагүй маа. Тэг яг нэг унших хөнгүү болоод ч авсан уу. Тэгээд ингээд тэгтээ Дарма ах маань байсан л да тухай Дарма ах байсан, Цимплмаа ахч байсан. Тэгэл яг нөгөө ахмадууд дээрээ эргэж очиод за одоо л үзэд тарандаа гэл. Тэгэл одоо анх одоо дуу оруулагч гэдэг энэ сайхан мэрэгжлийг эзэмших сурах тэр алхмыг хийсэн гэх юм уу? Яг энэ хавар орох юм бол өөрөө өөртөө ярьж байгаа гэж болохгүй тий.
Монголын дуу оруулах бол одоо юу гэдэг үндэсний телевизээр хязгаарлагдахгүй. Энэ бол маш олон хам байна шүү толон. дээ. Одоо бүх телевизүүд өөрсдөө Бүх телевизээс дуу телевизэд оруулах. манай Астчоо амирт ирсэн Сараа хичээс асуумаар дуу оруулаад ер нь одоо хэдэн жил болж байна. За 2003 онд оюутан байхдаа одоо ЭМ25 дахь сувг телевизэд дадлага хийгээд тэг яг тэрнээс хойш тасралтгүй ерөөсө телевизээс холдоогүй. Төрхтөөч телевизээс холдоо. Бүр яг ингээ ажиллаа хийж сууж байгаа л за одоо төрөдөө гэл хүүхдтэйгээ яриад шөнө өвдөөл өглөөний төрөл яг тэгж яваад ирсэн. Тэгээд одоо 23 дахь жил рүү орж байна. Тэг үнэхээр л ажилдаа дурладаг тийм хүмүүс ажилдаа энэ мэрэгжилдээ хайртай хүмүүс л ажилдаг. Манай орчуулгын уран бүтээлчдийн хүмүүс тэгдэг байхгүй. Та нар яасан их ингэж шавхагчгүй ирч хүчтэй юм бэ? Студид ороод тасралтгүй ярьж гарч ирээд нэг жоохон амс хийгээ завсар гарахаар л шаагалтаал ингээл Хов яриад байдаг ч юм. Тэгээд баг бид нарын тэр гарч ирээд шаагалтаа ярьж байгаа тэр яриа нь бид нарт амралт болдог тий. Тэг үнэхээр энэ салбарт одоо ингээ 23 жил болж байгаа доо байнгын бахархалтай. Тэгээд дандаа суралцаж студид ороод одоо нэг жаахан ажиллахгүй байжгаад ороод суух үрдээ юм сандралтай ч юм шиг юм догтлолтой байдаг. Тийм ингээд байнгын суралцдаг тийм л ажил. Сарагийн хувьд одоо өөрөө чинь жинхэнэ нөгөө шүүсэн шахаж ирсэн гэдэг ч юм уу одоо жинхэнэ сэтгэлээ гаргасан одоо дүр дуу оруулалт ам одоо барилт нь одоо айл байсан юм лээ. 10 дахтай нэг баримтат кинонд орж исэн. ТV телевизээр. Тэгээд 10 дахь маань яг энэ текстийг бүрийн дээр уншаа явж байгаа нэ. Тэр дор бүр хідэн мөрөөр нь ингээд редакторлцсан тийм. Одоо жишээлбэл тэр бид нар нэг орж исэн баримтат киноны юм цэргийн сэдвтэй тийм кино байсан. Тэгээ нөгөө орчуулагч маань насаараа залуу баг болохоор үгийн сонголт жаахан буруу байгаад тэгээ 10 дахь тэрийг ерөөсөө ингээ зүгээр одоо баримтат кино гэдэг бол нэг жүжигчин дээр ирэх ачаал нь их л дээ. Тэгээ бид нар бол нэг юм баг зэргийн юм дуурах гад хажууд нь сууж байгаа шүү дээ. 10 дахь ерөнхий бүх ачааллыг аваа явж байгаа байхгүй. Тэгээд бүтэн нүүр текстийг энэ дээрээс нь уншаа явж хаад доор ерөөсөө ингээд шууд редакторлаа явж байгаа. Ингээд зогсохгүйгээр. Тэгээ би тэгэхэд бас дөнгөж одоо эхлээд нэг хэдхэн жил болж исэн. Нөө текстийн ерөөсө дагуулж хараад 10 дахь руу хараал дээр бишрээл. Тэгээд миний ингээ хоёр гарын алганы хөлс бүр ингээ хөлөрцөн бүр ингээ чагалдсан. Хамаг би ингээ чангарсан. Тэгээс ингээ тэгээд 10 тий өгүүлэгчийн дундуур юм харилцаа орж ирээд хүний диалог орж ирдэ ш. Тийм дээр л дуурахгаас сууж байгаа штэ. 10 дахь яваал энэ би нэг ганц үгээ айл үшээ бүр ингээ цээжилтлээ дотроо бодоотой. Бодоол ингээ хамаг би чангарсан баг гарын ингээ шүрмэс татах гээд байгаа байхгүй. Тэгээ яг өөрийн текст хүрээд ирсэн чинь байхгүй. Дуурч чад нөгөө тэгж их бие бариад тэгж их ач холбогдол өгч. Тэгээ хамаг би чангарсан нөгөө булчин амьсгаа юу гэдгийг ерөөсө бүх юм ингээд дээцэг дээр ингээд чангарсан. Эх орон телевиз дээр нэг кино уушаа сууж ирсэн. Явлаа, явчихлаа. Одоо би тэр яах вэ? Киногооч үзээчгүй л байсан л. Тэгэл явж ирсэн чинь нэг стакандат гэд байдаг нэг үг ороод ирэх шиг л боллоо. Стакандат гэд лавайсан. Чи битээ мэрэгжлийн юм яриад бол яасан бэ гэсэн чинь сектант гэдэг нэг шашны үг нь би стакандат гэд нөгөө ингэж тэгээ бас цаг нь бас бивэнэ бас ингэж хямдаг байсан шүү. Тэр чи бас бивэнд их тус болдог. Тэгэхээр энэ орчуулгын киноны жүжигчд бол маш их хариуцлага. Тэр битэл би одоо энэ төрөөг би магтмаар байна. Ягаад гэвэл танаас асуухгүй байна. Энэ бид нар хятадд нэг ковти өмнө кинонд явлаа л да. Би тэгэхэд найруулагчаар бас яах вэ нэг архаг одоо дуу оруулагч найруулагч хийж бодсон юм яасан хятад аваа явсан. Тэгсэн үнэхээр их хэцүү тэр хятадын нэг тийм гонгонсон нэг ямар юм чүлээд би одоо сайн мэдэхгүй. За энийг барах болов гэл нэг харлаа. Бараа явчлаа шүү. За би бахархсан. Монголчууд бол гадаад явж байхдаа бол винээр бахархна гэж би тэр үед л энийгээр бахархсан. За ямар ч байсан дуу оруулагч хүн юм байна л гэж бодсон та. За Тэр нь ямар кино байсан юм бэ? Баярлалаа хаа. Гоё байна. Эвэн тэтгэгч Энгинийг ухаалгаар Mobicom Group 18 дахь жилдээ дуу оруулж байна. Түрүүн Эрдэнэ хоёр хэлж байна. Инхаг 18 1-р курсээс ихсэн тий. Би ч уг нь өөрийгөө 1-р курст 18-тай дуу оруулж эхэлж байсан хамгийн залуу дуу оруулагч багтаа гэж бодсон чинь инхаг
Барахгүй хоёрт орчлоо. Тэгээд маш олон кинон дээр бас дуу оруулжээ. 18 жилийн хугацаанд бажигчийнхаа удирдлаганд дор их олон жил ам барьж гээ. Их олон телевизэд бас очиж ажиллаж ийлээ. Анх намайг 3 дугаар курст байхад лөө бажигч тэр би ажилд орох гээд очсон чи бажигч замидөө хаана ажиллаж ирсэн. ТВ-с тэр энэ гайхаад чи тэгэд яагаад нэг ажилдаа байдгүй шиг их л бүтэхгүй нөхрөл гэж бодсон ш. Нэг газар очиод ингээл хөөгдөл явдаг. Гүйгүй чи би оюутан юм а гэж. За гэд. Тэгээд өвөр Монголын тэр бол нэг тийм сонин нөхөр байсан юм а. Тухайн үедээ би өөрөө ч баг яаж хийснэ анзаараагүй. Би нөгөө найруулагч нь байсан юм чинь энэ бүр тэгэл тэгэд одоо бодоход яг бид нар чинь нэг цаад дүрэл илүү их ингэж фокуслдог болохоор өөрийнхөө яаж байгаа вэ гэдгийг нэг анзаарахгүй. Яг цаатлаа хараад трийг л дагаж хийх гэж хичээдэг болохоор зарим үед бол яг анзаардгүй юм байна. Тэгээд л өнгөрсөн баг. Одоо юу яаж илэн шүү дээ. Би бас нэг энд нэг жижигхэн нууц задлах юм бол бажгаа гэгчд би бас шалгуулж ирсэн шүү дээ. Оо за баларлаа да энэ ч бүр. Монгол ичдээс шалгуулж ирсэн. Тэгсэн чинь нэг хүүхдийн кино байлоо юу байлаа нэг юмд орсон. Би нэг бишээ нэг сахлаа усдаг юм байлоо. Гэсэн чинь чи сахлаа усаа таачих нь үү? Гэсэн чинь бажгааг сонсч байсан. За миний дараа ирээрэй гэсэн. За. Одоо тэнцвүүлээгүй хүмүүсээ уушлахгүй. Би яагаад юм бэ? Их л гомдсон байлээ шүү дээ. Олон хүний гол шилж явсан байдгийн бэнлээ. Тэгээд маш олон жүжигчид ингээд амар мундаг орчуулгын жүжигч. Би тань дээр шалгуулж ишээ. Ингээл тэр та тэгээд намайг тэнцвүүлээгүй хөр. Ингээд явчихдаг баг. Дараа ярий гэж. Орчуулгын киноны жүжигчин бол би анх хэлэхдээ ярьсан. Ер нь бол гайхам шиг. Энэ бол жүжигчин хүний жинхэнэ амттай тийм орон зай байхгүй юу? Жүжигчин хүн яг энэ орон зайд өөрийгөө олдог. Яаж олдгоо гэхээр нөгөө нэгдүгээрт нөгөө сайхан мундаг хүмүүсийг чи харна. Хоёрдугаарт өөрөө тэнд задарна. Хамгийн гол юм текстийн дуу хоолойгоо мэдэрнэ. Тексттэй ажил сурна. Нэгдүгээрт энэ бол жүжигчний ажил. Тэгээд ийм нэг жоохон дуу хоолой өнгө хэрэгтэй юм байна. Ахвал самбаа хэрэгтэй юм байна. Гадаад хэлний мэдлэг хэрэгтэй юм байна. Дээр нь нэмж нэг юмыг маш онцолж хэлмээр байна. Энэ нь юу вэ гэвэл үнэхээр тийм дотортой жүжигчин орчуулгын кинонд байдгийн. Жишээлхэд одоо манай Монгол Улсын гавьяач жүжигчин Тавхай Жамцын Цэмпэлмаа гэж жүжигчин бид нар бол үнэхээр энэ одоо шүү дээ. Ихэнх олон сайхан ахмадууд маань одоо байхгүй болсон байна. Цэмпэлмаа гэгч маань гэд хэлэхэд бол үнэхээр Монголын үнэхээр гайхалтай эмэгтэй жүжигчдийн ховрхон жүжигчдийн нэг үнэхээр дотортой жүжигчдийн хайртай жүжигчин байж чаддаг хүн байхгүй юу. Тэгэхээр орчуулгын кинонд бол тийм жүжигчид ялангуяа манай ахмадуудад бол тийм хүн их байдаг. Гомбын Аравдан гэж хүн байна. Би бол Аравдахынхаа тухай боддгийн. Дахиж Монголын кино урлагчтай зөвхөн орчуулгын кинонд биш, Монголын кино урлаг, Монголын театрт, Монголын өгүүлхэн ухаанд энэ орон зайд дахиж ийм Гомбын Аравдан гэж жүжигчин шиг жүжигчин хизээ төрөх юм болоо гэж би биширч харж явдаг. Үнэхээр шүтдэг. Тэгэхээр бид нар бол суралцах ахмадуудад бид нар байна. Яваад ирсэн замнал нь байна. Тэгээд нэмэх нь манай энэ орчуулгын киноны салбар бол мэдхгүй миний мэдхээр манай салбарт нэг ч муу хүнтэй би таарч байгаагүй. Хамгийн муу нь би биш. Би түрүү манай нэргэх хэллээ л дээ. Манай төрөөгөр бахархаж явсан гэж. Би нэргүй ахаараа нэг удаа бахархаж явсан. Нэг л удаа юу? Тэр нөгөө олон улсад гадаадд явж исэн байхгүй юу? Та хэлсэн шүү дээ. Гадаадд явахаараа нэг нэр аягүй бахархууд тийм. Тэгэхэд бид нар Москвад ам барьж исэн. Эхлэхэд уур амьсгал өөр байсан. Дундаа манай жүжигчдийг гайхсан. Тэгэхэд манай тэр оргилууд киноны аавын дүрд манай нэргүй ах ам барьж дуу оруулсан. Йоо манай нэргүй ах үнэхээр гоё байсан. Хамтрагч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе. Оюун толгой. Бүүнэр яг энд байгаа одоо экипажаар ямарваа нэгэн кинонд дуу оруулна гэх юм бол хин хинт нь ямар дүрийг хуваарилмаар байна цэвэрлэмээ. Бажгагч одоо та яг одоо энд байгаа хүмүүстэй. Би бол ямар ч үс орт өвгөн. За мафийн толгойлогч. За бүр сайн нь бол Сталин байж магадгүй.
Манай нэргүй хад гоё өвгцүүлэх сайхан таардаг юм аа. Залуу байхдаа ч өвгцүүл таардаг байсан. Тийм. Өвгцүүлийг хийдэг байсан. Нэг кинон дээр ингэж яасан чинь манай элбэг сайхан байна шүү дээ. Элбэг сайхан чинь надаас хамаагүй ах шүү дээ. Ах байсан. Би хамаагүй залуу байхгүй. Тэгсэн чинь аваачаад нөгөө залууд нь элбэг сайхныг өгөөд өвгөнд нь намайг өгч байгаа юм чи. Тийм их сонин оюутны. Тэгээ ямарсаа энэ дээр би нэг сэдв явахад манай оюун одоо симплема гэж ярьсан. Ер нь хүнд нэг сонирхолтой өнгө тоон гэж байдгийм байна. Манай элбэг сайхан бол одоо тэр тунгалаг тамирын нэг өгүүлэгч гээл одоо ингээл яваад би ер нь ахмадуудаараа их бахархах дуртай. Дамдын базаргаа бол инээдмийн талын дуу бол бүр зүгээр алла айчхан. Даги бол маа юм уу пап мап одоо нэг тийм юунд даги юу дамдны юу дамчаа багш бол одоо Сталин, Хрущев одоо энэ дандаа удирдагч нар хамгийн гоё дөрүүд дээр нь оюуныг тавьсан байдгийг. Манай энэ яриад байгаа өнөөдрийн гол нь яриад байгаа юм нь үнэхээр манай үндэсний олон нийтийн телевиз, манай Монгол телевиз бол жинхэнэ бидний яг энэ дагаж унших юмны гал голомт байхгүй юу? Энээс үүдээ цаашаа олон одоо хувийн телевизүүд, арилжааны телевизүүд ч гэсэн өөрсдийн гэсэн студидтэй болоод кино алба, кино редакц болоод явсан тий. Яагаад үндэсний телевизийн те манай Монгол телевизийн кино тийм гоё байдаг байсан бэ гэвэл тэнд чинь бид нар дэлхийн шилдэг гэсэн кинонуудыг дандаа гаргадаг байсан. Тухайн үед гаргаж байхдаа бид нар энэ оюуны өмчтэй байна уу, оюуны өмчгүй байна уу гэж ярьдагчгүй. Сайхан кино л хүмүүстэй хүргэх юмсан. Гэхдээ нэг энэ киног л хүргэх юмсан гэд. Тэгэд 1990-ад оны ихэнх үе гэдэг чинь ямар цаг хугацаа байв да. Тэр үед бол манай тийм Хасбаатарын мэрэгэн гэд манай Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн. За мэрэгэн ах маань нэг мөн VHS хальс дээр одоо бичсэн киног зүгээр нэг мухлагаас очиод авдаг. Тэгээд орчуулагч нар өөрсдөө киногоо олж ирдэг байсан байхгүй юу? Тэгээд тэр киногоо олж ирээд би нэг гоё кино оллоо. Энэ Холливуудын ийм кино нь юу? Тэр үед 1990-ад оны ихэнх үед бол бид нэр ерөөсөө оюуны өмч гэж юу толгойд байхгүйсэн. Тэр зөвч байсан баг. Гэхдээ хөөцөлтгийн хувьд 2004 онд баха яг мэрэгэн ах нөгөө хойно Монголын элчин сайдын яамд ажилладаг байхад манай үндэсний телевиз чи хөөцөлдөө тэр үед чинь телевизийн дараагаар хэн байлаа да Инх бат даргын өмнөх Куланда захирал байсан юм уу? Тэгээд би тэгэхэд редакцийн дарга байсан. Хоошоо яваад мэрэгэн ах битээр хөөцөлдөөд Орте телевизийн удирдлагуудтай уулзаад, эртээрийнхэнтэй уулзаад өөрөөр хэлбэл оюуны өмчтэй кино авах гэж хөөцөлдөж байсан. Яг энэ бажгай хичээг ярьсан чинь бас хүмүүс зориулаад ярмаар л манай Алтан фондонд за эднэрээ мандуу оруулсан маш олон сайхан уран бүтээлүүд байдаг. Холливуудын кино, Мосфильмийн, эртээрийн киног бол үзэгчид ингэж хүсдэг. Яагаад одоо гарахгүй байгаа юм бэ гэл. Гэхдээ болдог бол би ингээл эргэлтэнд өгөөл ингээл байнга энэ кинонуудыг гаргамаар санагддаг. Гэхдээ одоо л оюуны өмчийн асуудал яригддаг учраас энэ кино бүтээлүүдийг ингээд гаргачих болохгүй. Эхнээс нь бид нэр одоо зарим одоо ингээд өнгөрсөн жил Мосфильмийн удирдлагууд Монголд ирсэн. Тэгээ манай телевиз дээр ирэхэд бид нар уулзалт хийгээ. За ингээд манай телевизэд 70 гаруй Мосфильмийн алдартай сайхан бүтээлүүд байдаг юм аа. Ингээд бид нар зүгээр л хадгалаад байдаг. Гэтэл үзэгчид одоо хүртэл Орос кинонд дуртай, хайртай хэвээр байна. Энэ кинонуудыг гаргая гэдгсэн. Эхний ээлжинд ямар ч байсан сайхан 20 киноны эрхийг аваад одоо өнгөрсөн жилийн хугацаанд ингээд амралтын өдрүүдээр гаргаад явж байгаа. Тэгээ цаашлаад мөн энэ юу маань Солонгос кинон дээр яригдаад байдаг байхгүй. Гэхдээ яагаад тэр гоё одоо чанавуу мануутай нөгөө анхны айр маригч байдаг юм уу, туш бодол эзэн ч байдаг юм уу, яа гаргаж болдгүй ингээ яриад байдаг. Гэтэл эргээгээл нөгөө нэг ихний асуудал энэ тал дээр ерөнхийдөө эрхийн хөцөлтөд магадгүй та нарынхаа дуу оруулсан гоё сайхан кинонуудыг эргээгээд үзэгчдийн хүртэл олгоод явж байгаа. Эх жилээс бас Солонгос кинонуудаас гарч эхлэх баха. Дүр хуваарлуулъя гэсэн юм чинь нэг хүсэн хэдүүлээ гоё бяцхан дуу оруулалт хийж өгөөч ээ гэж хүсэж байна. Хамтрагч Unitel Group хамтдаа дөрвөлж алхам. Цонхны гэрлүүд унтарч гадаа зөөлөн цас хайлна. Багчуудад улаахан хүнжилдөө дуугж ирнэ. Харин Гринч зорьсон зорилгодоо улам бүр ойртсоор байлаа. Ингээд хүрээд ирлээ, Макс. And now, grinned the Grinch. Гэж Гринч хэлээд
And the Grinch Сүлт grabbed the мотыг tree хулгай to shove when he heard a small Гринч sound. сүлд модыг авч яг зүгтах гэж байтал ард нь зөөлөнгөгч нь хөлийн чимээ сонсогдлоо. Уучлаарай. The Grinch had been caught by this tiny Гринч усуухаар боссон бяцхан хүнд баригджээ. cup of cold water. Та Санта Клаус уу? Манай сүлд модыг яах гэж байгаа юм? But you know that old Grinch was so Гэхдээ smart, Гринч залтай бөгөөд овжин билээ. he thought up a lie. And he Хормын дотор худал хэлэхэр шийджээ. Бяцхан хөөрхөн охин fake Santa минь. Claus lied. Хурамч Санта Клаус худал хэллээ. Энэ модныг л асгаа байж гэж. Тийм болохоор би энийг авч яваад засчаа дэрий. За та бүхэнд маш их баярлалаа. Ийм сайхан алтан боломж бид бүгдэд ховорхон тохиолдох бах. Киноны нэрээ дуу оруулсан юм чинь нэг зүйлийг хэлмээр санагтаад кинонд мэдээж орчуулга маш чухал байдаг. Тэгэхээр манай телевизэд бас одоо хүртэл үед амжиж ажиллаж байгаа орчуулагчид байдаг. Та түрүү Асбатрын мэргэн гэд хэлсэн. Тэгээ мэргэн ахын маань хөө Эрдэнэ ах энэ киноны текстүүдийг орчуулсан шүү. Хамгийн чухал юм бол найруулга зөв. Монгол хэлний их сайхан монгол хэлний найруулга зөв байх ёстой. Ерөөсөө эн чинь бидний хамгийн том хариуцлага бас явдаг юм нь юу вэ гэвэл бид нар чинь яг нин уг ярихад бас их хэлээ манад байж байгаа хүмүүс шүү дээ. Яг тэгээ ярианы хэл болгоно л гэж энэ ярианы хэл болгоход чинь бас учиртай тий. Жишээлхэд бол айгүй ойр жишээ нэх юм бол дандаа тэр гэдэг ахгүй монгол хүн ер нь хүүхдээ ч юм уу дүүгээ ч юм уу ахыг ихчлэн нэрээр нь дууддаг. Тэр битгээл өгүүлбэр өөрөө үйлшиж их ярьдаг штэ. Үйл үгээрээ их голчилж ярьдаг. Тэгэхээр тэр болгоныг манай мундаг орчуулагч нар бол гайхалтай ажилдаг байсан. Асбатрын мэргэн гоо за манай Бямбийн Пүрүү гэж манай кино редакцийн дарга олон жил хийсэндээ манай Пүрүү ах болохоор германаас орчуулдаг байсан. За манай Чойжлын Ган чимэг гэж бас бурхан болсон л доо. Манай Ган чимэг ихч байлаа. За Эрдэнэ чимэг дараа нь араас нь манай Мегмар тэгшээ гэд. За тэгээ манай ихэнх анхны одоо солонгос кинонуудыг оюун цэцэг, Дашнымын оюун цэцэг гэж орчуулагч орчуулдаг байлаа. Шин цэцэг гэд манай англи хэл нь ер нь олон сайхан орчуулагч нар байсан. Тэд нар маань ч гэсэн яг энэ их хэлээ манаал монгол хэлний айгүй гоё найруулга зүй сайтай. Тэг хэл нь гадаад хэлэндээ ч мундаг сайн байсан л да. Монголын орчуулгын киноны холбоо гэж байгуулагдсан. 2022 онд 2022 онд тийм Монголын дуу оруулахын урлагийн холбоо гэж манай одоо орчуулгын киноны хамт олон маань дотроосоо ер нь нэг бидний хариуцсан төв байгууллагатай байх ёстой байна гэж төрийн бас байгууллагыг байгуулсан. Тэгээд манай мөнгөн толго маань анх бас санаачилж явсан хүмүүсийн нэг. Тэгээ 2022-оос 2024 он хүртэл мөнгөө маань анхны одоо тэргүүнээр нь ажиллаж бас энэ салбарт тулгамдаад байгаа асуудлууд юу байна гэж. Энд чинь бас ингээд Монгол кино гэж ярих юм бол бас Монгол кинон дотор бас нэг юм суб том салбар байгаа байхгүй маш олон одоо гишүүнтэй 300 орчим гишүүн гэдэг чинь чамгүй шүү дээ. Тэгээд тэн дотор бидэрт тулгамж байгаа нийтлэг асуудал юу байна гэл ингээл явж байгаа юм л да. Тэгэл хамгийн түрүүнд нөгөө үнэлгээний асуудлаас эхлүүлээд телевизүүдтэй уулзах. За тэгээд нөгөө уран чадварын асуудал төрөн болцогч маань ярьлаа шүү дээ. Одоо нөгөө хэдийгээр ингээд жүжигчд байгаа мөртлөө тэр жүжигчтэй бас дахиад нөгөө нэг чанарын хувьд сайжруулах, хөшөө туршлагажуулах. За дээрэс нь орчуулагчдыг бас чанаржуулах гэл айгүй олон нөгөө үзэгчдээс ирдэг асуудлууд чинь өөрсдөө манай холбооны гол асуудлууд бол хувирчиж байгаа байхгүй. 2024 оны 7 сараас эхлээд би одоо 2 дахь тэргүүнээр сонгогдоод хамгийн одоо чухал ажлуудын нэг бол нөгөө нийт хамт олноо одоо юу гэдгийг нэг идэвхжүүлж нэгэн цол болгох тийм тэр ажил маань одоо коллектив тал дээр л их ажиллаж байна гэсэн үг л дээ. Тийм ажил хийж байгаа. Тэгээд энэ жил бид одоо Монгол киноны 90 жилийн тохиолдуулаад өөрсдийн одоо уран бүтээлч дотроосоо маш олон жил одоо идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсээ бас тодорхойлж 2 сайхан гарьяатай болсон. Нэг маань одоо манай оюуг сууж байна. Нэг маань Наранбаатар ах байгаа бас. Ингээд ийм 2 гавьяатай үлгэдэж авсан. Манай одоо орчуулгын киноны хамт олон энд маш их баяртай байгаа. Яг тэгэхээр бид нар чинь бас нэг тийм хөшигний цаана байдаг хүмүүс юм байна лээ. Эргээд бодсон чинь тэгээд ингээд олон хүмүүсээс би сонсдог байхгүй. Танайхан маш их хөдөлмөрч. Өөрөөр хэлбэл одоо Монгол улсад ажиллаж байгаа бүх телевиз, бүх IPTV, OTT буюу одоо онлайн платформ кино гаргадаг тий. Тэр бүгдийг ингэж одоо кино театрууд бас байна. Бүгдийг хамарж
бид нар ажилладаг. Маш өргөн цар хүнд ажилт юм байна л. Тэгээ бараг 30-аад студ байна. Тэгээд 300 орчим уран бүтээлч байна. Тэгээ энэ олон уран бүтээлч нарын л одоо гараар дамжиж, орчуулагчдын гараар дамжиж, дууны найруулагчдын гараар дамжиж энэ орчуулгын кино гэдэг энэ Монголын үзэгчдэд хүрж шít. Өнөөдөр бид нар ингээд IPTV дээр ч юм уу ингээд сууг солиод үзэхэд орчуулгын кино гарч байгаа Монгол сууг баг 20 хэдэн сууг байна шүү дээ. Бүгд бидний ажил байхгүй. Манай орчуулгын киноны жүжигч чинь дуу оруулахаас гадна дуулж хуурдна. Зөндөө олон талын авьяастай хүмүүс байгаа. Тэгвэл өнөөдөр бас энэ ч яаж байгаа баярын нэвтрүүлэг юм чинь нэг сайхан дуутай хууртай байвал сайхан бах. Тэгээ үндэсний телевизийг төлөөлж ирсэн Эрдэнэ 2 таныг бидэнд дуулж өгөөч гэж хүсэж байна. Хамтрагч Univision. Univision-тэй хамтдаа жаргалтай. Жаргаж дуугаа дуулаарай. Саран гисэн үчээр зингэж наргин бүчээрээ. Дэрсэн дундах тогрог самхараа тэл найрлаарай. Дэрчин ганган төрхөөрөө орчлон чимэж зингэрээ. Алхаж яваа амьдрал амшиг богн хөнгөнлээ. Алдаа жаргал толдон бүчээрээ. Одоо цагаа магтаад сэтгэл дүүрэн алхаарай. Орчлон дэрсэн хүмүүст мөнхийн жаргал хүсье. Гэрийн таноор тосох гэрэлт нарыг дуулаарай. Гигэн саруул өглөөгөө ирч хүчээр дүүргээрэй. Хөөрхөн бүсгүйг хайрлаарай. Үрэмээр хатруулсан тэрл залууд дурлаарай. Ардын дууны дуурайтай хариг сөгнөл сатарай. Амьдралгээ чинь өөрөө хамгийн сайхан бэлэг юм шүү. Алхаж яваа амьдрал амшиг богн хөнгөнлээ. Алдаа ногоомар тад жаргал толдон бүчээрээ. Одоо цагаа магтаад сэтгэл дүүрэн алхаарай. Орчлон дэрсэн хүмүүст мөнхийн жаргал хүсье. Алхаж яваа амьдрал амшиг богн хөнгөнлээ. Алдаа ногоомар тад жаргал толдон бүчээрээ. Одоо цагаа магтаад сэтгэл дүүрэн алхаарай. Орчлон дэрсэн хүмүүст мөнхийн жаргал хүсье. Эвэн тэтгэгч Mobihome. Mobihome илүү дээр. Амархан сан байцгаа нөө хөвчүүтэй. Цасан цагаан орны мөсөн туулийн өвгөн би састаа үлийн яврыг сөрсөөр
цайтам хөндийн холыг туулсаар мөнх жаргал дэлгэрсэн Монгол орн дэрлээ. Сайхан орн дэрхэд та сайхан санагдаж байна. Хөдөлмөр бүтээлийн цогтоод хөдөө хотгүй цоорайтаж байх юм аа. Хорвоо ертөнцийн оноон үдэж 21-р зууны 6 дахь оноон ухтан авч байгаа уран бүтээл хүүхдүүд хөх Монголын хүүхдүүд мөн амархан сайн байна уу? Сайн байна. Амар сайн явж байна уу? Өвлийн өвгөн аав нь өдөр хоног тоглосаар хүүхэд багцуу та нартайгаа уулзах хүссэн төдрийг хүлээсээр 2 оны босгон дээр холын тэртгээс ирлээ. Авьяас чадвар хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан авьяаслаг уран бүтээлч хүүхдүүдтэй азай буурлаав нь авчирсан бэлгэн түгээе. Орчуулгын киноны найруулагч жүжигчин авьяаслаг охин Бат цэцэгтэй ирж байгаа шинэ ондоо их амжилт гаргаараа гэж өвлийн өвгөн аав бэлгэн гартуулъя. За, дараагийнх нь манай Аюуна гэж нэг ихт онцгой энэ 25 ондоо Монгол улсын гавьяат жүжигчин гэж орчуулгын киноны хамт олноос тодрон гарсан охинтой өвлийн өвгөн аав нь бэлгэн гартуулъя. За, ирж байгаа шинэ ондоо их амжилт гаргаарай. Манай орчуулгын киноны одоо энэ дотроос найруулагч зохиолчороо одоо тодорсон Мияган бүхүүдэн азай буурлав нь авчирсан бэлгэн гартуулъя. За, ингэж бодчихгүй. За, их амжилт гаргаарай хүмүүс. Дахиад үлгүй. Эрдэнэ хүүчин одоо их том амжилттай яваа. Бас жүжигчин, дуучин, бас нөгөө авда дуугаан өвөөдөө нэг дуулж өгнө байгаа. За, их амжилт гаргаарай миний хоо. Алуу нүсээ. Мурага хижээч. Сара, үтээсэн алгнуудтай бас ирэн зохион байгуулах авьяастай 25 ондоо, 90 ондоо ирээдүйн гавьяат болоорой гэдэг ингээд хүсье. За. Нөгөө нүчгүй. Төрөөдөө энэ билег өгөхгүй бол өстой төмний шившиг болно. За ингээд ирж байгаа шинэ ондоо эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаад эх орондоо алдартай хүн болоорой гэж юм. За баярлалаа. За ингээд ер нь Монголын ард түмэн та бүхэндээ ирж байгаа энэ морьжил 2026 онд эрүүлэнх саруул сайхан ажлын их өндөр амжилт гаргаараа гэж өвлийн өвгөн аав нь хүсэн өрөөж байна шүү. Энэ үдшиш манай хойморт зочлон ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ жилийн отхон дуугаараа ингээд жаргаж байна. Та бүхнийхээ урлагийн их ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа.